Монгол банк маань бас зарим талаараа засгийн газартай их авсарч ажиллаад байгаа. Энэтэй холбоотой нэг 2-3 асуулт байгаа. Энэ нөгөө 38 штрихтэй холбоотой заалтыг сангийн сайдаас бас асуусан. Одоо 4.8 их 80 9 их 80-ыг засгийн газар өрийн бичиг гаргаж санхүүжүүлэх одоо хуулийн юм боломж байгаа. Гэхдээ энийг сангийн яам бол яг өөрсдийн санаачлахаар бол хийх шинжгүй юм билээ. Тэгэхээр Монгол банкын гэсэн бас харахад бас яг энийг хийх сонирхол байхгүй байгаа мó та гэж харсан. Өнгөрсөн хугацаанд бас тодорхой одоо агц дэвшилт гарахгүй байгаа учраас тэгэхээр их хурлаас ч юм уу ялангуяа энэ иргэдийн төлөөлөл болж байгаа байгууллагын хувьд бол бас энэ дээр одоо жоохон шахах гэж бодож байна. Тэгэхээр лавсрын ерөнхийлөгчөөс яг энэ чиглэлээр яг Монгол банкны зүгээс санаачлага болон сангийн яамнаас ямар санаачлага гараад ямар уулзалтууд яриануд болсон бэ гэдэг талаар нэг мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт нь энэ тэтгэврийн зээлийг Эрдэнэс бондтой холбоотой, тэтгэврийн зээлийн нэг удаа тэглэхтэй холбоотой энэ одоо Монгол банк энэ найдваргүй эрсдэлтэй шатлал 3 руу оруулсан байна л да. Тэгэхээр дүн ч гэсэн 850 орчим тэрбум төгрөгийн ийм дүн байна. Тэгээд энийг одоо яа гэсэн бодолтой байгаа. Энэ эрсдэл одоо бичлэлт хийх юм уу? Одоо энэ Монгол банкны зардлын үрээ явах юм уу? Гуравдугаарт нь энэ бас яг засгийн газартай холбоотой энэ Эрдэнэт үйлдвэр нэг Монростой холбоотой авлагатай гэрээтэй холбоотой 650 орчим бас тэрбум төгрөгийн худалдаа хөгжилтэй холбоотой энэ асуудлыг уул нь чинь нөгөө сүүлд 25 он сангийн яамнаас сайдаас өгсөн бичиг дээр 10 жилийн хугацаатай гэж бичсэн юм шиг байгаа. Зөв энэ дээр бичснээр болохоор анх хэлж энэ үүссэн хугацаа нь өмнө байсан мөртлөө ягаад ийм урт хугацаагаар эхний гэрээн дээр хугацаа заагаагүй байсан юм уу? Тэгээд сүүлийн бичиг дээр ягаад ийм 10 жилээр тавьсан юм бэ гэдэг нэг асуулт байна. Манай санхүүгийн тайлангаар одоо сая 2024 онд Монгол банк 300 тэрбум төгрөгийн одоо орлого олсон. За тэрүүгээр өнөөдөр Монгол банкны одоо хасах хөрөнгө гэдэг 5.1 байсныг 4.8 болгоод ингээд бууруулчихсан баг. Тэгэхээр ингээд бууруулаад явж байгаа нь Монгол банк айлхаар энэ алдагдлыг өөрөө бууруулъя гэсэн л ийм л эхний ийм ажлыг хийх явж байгаа. Сангийн сайдтай бол уулзсан. Сангийн сайд болохоор энэ 4.8 их 80 гэдэг бол өөрөө улсын төсвөдөр их том дарамт болохоор тоо учраас шууд нэг дор шийдэх арга ер нь бол байхгүй. Тэр утгаараа ер нь бол одоо яг энэ асуудлыг бол жоохон хүлээзний хардсан жиж яриа л гэдгээр л ийм байр суурь илэрхийлсэн. Тэгээд бид аль болохоор энийг өөрсдөө л барагдуулъя гэсэн байр суурьтай л байгаа ажиллаж байгаа. За хоёр дахь тэр 849 тэрбум төгрөгийн Эрдэнэс бонд байгаа. Энэ нөгөө тэтгэврийн зээлийг тэглэхэд одоо Эрдэнэс Монгол компани гаргасан бонд. За хугацаа нь дууссан учраас бид энэ дээр тодорхой хэмжээний эрсдлийн сан гэдгийг байгуулад явж байгаа. Тэрнээс энэ ерөөсөө төлөгдөхгүй юм Монгол банк хариуцна гэдгээр биш. Олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн нөгөө зааврынхаа дагуу энэ зээл чинь хугацаанд дуусчлаа. Энэ өрийг чинь хөрийн хугацаанд дууссан учраас тодорхой хэмжээгээр эрсдлийн сан байгуул гэдэг нөгөө нэгтлэн бодох бүртгэлийнхаа аргачлалаараа энийг ингээ байгуулж явж байгаа. За энэ дээр одоо сүүл засгийн газар бас тодорхой хэмжээнд дээр нь баталгаа одоо гаргана гэдгээр бас засгийн газрын тогтоол гарсан байлаа. Тэгээ тэр утгаараа энэ мөнгө бол ер нь төлөгднө л гэж Төв банкны зүгээс бол харж байгаа. За 657 тэрбум төгрөг бол Эрдэнэт үйлдвэрийн 49% нөгөө Монголд оруулж ирэх гарсан төлбөр тооцоотой асуудал байгаа. Тэгээд энэ дээр нөгөө улсын хурлаас гарсан тогтоол нь Эрдэнэтийн тэр одоо 49%-ийг төрж шилжүүлэхдээ одоо төлбөр тооцоог нь цэвэршүүлэх харилцан үр авлагыг цэвэршүүлэх замаар хийе гэдгээр тогтоол гарсан. За тэр хүрээнд Монгол банкнаас худалдаа хөгжлийн банкнаас авах авлага байсан. Энэ авлага нь өөрөө 675 тэрбумаар нэлээд хэд хэдэн хөтөлбөр одоо шатхууны компаниудад олгосон зээлч гэдэг юм уу, алтны компаниудад дурчлагын маягаар олгогдсон хөтөлбөрийн зээлүүд байсан. Энэ хөтөлбөрийн зээлийн авлагыг энтэй ингээд харилцан хайчлах замаар ингээд авсан. За одоо тэгээд Монгол банкн дээр 657 тэрбум төгрөгийн энэ авлага бол нэг бол засгийн газраас, нэг бол Эрдэнэт үйлдвэрээс буцааж төлөгдөнө гэсэн маягаар санхүүгийн тайлан дээр ингээд тусгагдсан явж байгаа. Тэг яг хоо энэ өөрөө ингээд нэгэн тал Монгол улсад шилжиж орж ирсэн гэдэг утгаараа яг энийг нэг дор төлөх юм уу, төсөв дотроо ингээд баг багаар суулгаад явах юм уу, Эрдэнэт үйлдвэр Тэгэхээр яг тодорхой хэмжээний засгийн газрын ачааг Монгол банк маань одоо
бас яг нэг карма гэж хэлээд яг иймэрхүү үүргүүд бас гүйцэтгэл яваад байна л да. Уул нь яг Монгол банкны зорилго чинь бас арай жоохон өөр одоо төгрөгийн доктортой байдалтай холбоотой. Тэнгууд засгийн газар дээр жишээлбэл тэнд одоо зарим шийдэж чадахгүй хязгаарт орсон асуудлуудаа яг ингээд Монгол банкыг нэг карма болгоод ашиглаад байгаа нь бас ингээд эдийн засгийн бодит үзүүлэлтүүдийг яг энэ менеж хийхэд одоо бид нар ачаалаасаа давсан, тэлсэн ийм юмнууд хийж чад дүр зураг харагдаад. Тэгэхээр яг саяын асуудалтай холбоотой ер нь яг энэ засгийн газрын тодорхой хэмжээнд одоо жишээл та дүр зураг харж одоо танаа дээр байж гэсэн өөр одоо нийт дүнгээр ямар шүү одоо дүн тооцоо байдгүй тийм багцаа байдгүй. Ер нь бол одоо ингээд энэ 3.6 том дүнгээрээ тэрний 849-ний Эрдэнэс бонд тэтгэврийн зээл тэгэлсэн 657 саяны Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг худалдаж авахд хэсэг. За тэгээд алтны урьдчилгаа, хүнсний хувьсгал гэх мэтлэнгээр ингээд зээлүүд байгаа. Гэхдээ тэрэн дотор бол тийм том дүн одоо таны саяны хэлж байгаа засгийн газар дээр байгаа ачааг үүрэлцэж байгаа юм зүйл бол энэс өөр бол байхгүй. Тэгээ энэ хоёр зээл бол ерөнхийдөө хоёулаа нөгөө улсын их хурлаас нэг нь хууль, нэг нь тогтоол болж гарцсан учраас Монгол банк бол тэрийг үндэслэж энэ гүйлгээнд хийгдсэн байна. Байнгын орныхаа гишүүдээ бас нэг юм зүгээр энэ хяналтын зөвлөлөөс өгсөн дүгнэлттэй холбоотой 2-ын 1-ийн 3 дээр байгаа энэ заалтыг бас онцгойлж саналаа одоо энийг онцгойлж анхаарах хэрэгтэй байна гэдэг талаас байр суурь илэрхийлье гэж бодож байгаа. Ер нь бол өнгөрсөн хугацаанд яг мэдээж Монгол банкны бие даасан байдал чухал. Гэхдээ энд өөрөө улсын их хурл маань одоо энэ санхүүгийн үр дагавартай шийдвэрүүдийг, даалгавруудыг гаргаж өгснөөрөө одоо бие даасан байдалд нь гэж халдж байгаа байсан одоо өнгөрсөн хугацаанд бол ийм үр дүнгууд гарч ирсэн. Тэгэхээр ер нь цаашдаа хэдүүлээ бас яг мэргэжлийн байнгын хорооны хувьд ч гэсэн аль болохоор энэ санхүүгийн үр дүнтэй энэ чиглэлүүд улсын их хурл руу оруулж ирэхгүй байнгын хороогоор энийг давуулахгүй байх тал дээр хэдүүлээ бас цаашдаа анхаарч ажиллая гэж байнгын орныхоо гишүүдэд хэлмээр байна. Баярлалаа.